Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мягмар гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. Төвөмсийн дэвшлэзийн мэдээний албаны хамт олноос орой бүр бэлтгэн үзүүлдэг. Төвөмсийн мэдээллийн үйлдвэрээр ээлжиж шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Нурах эрсдэлтэй юм эрсдэлгүй юм уу ашиглаж болох юм болохгүй юм гэдэг шийдвэр яг тэр багжан дээр үнэлж харагдаад байгаа. 2026 оны төлөвлөл дээр бид нар бол гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр хот төлөвлөлөөгөө чиглэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөж ажиллахаар гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр наривчилсан үнэлгээнүүдийг бас бүсчилсэн, хэсэгчилсэн хэлбэрээр хийх ийм томоохон арга хэмжээнүүдийг ярилцаж төсөв хөрөнгийг шийдвэрлэхээр ингэж бас хурлыгаа зохион байгуулж ажиллалаа. Мөн мэдээжийн хэрэг үндэсний зөвлөл болон гадаад улстай нүүбтэй хамтран хэрэгжүүлж байгаа ажлын хүрээний зөвлөмжийн саналуудыг бас тусгаж өгөхөөр томоохон ажил арга хэмжээнүүдийн талаар ярилцаж шийдвэрлэхээр хамтран ажиллалаа. Одоо ерөнхийдөө Дархуул аймгийн хэмжээнд хүн амын төвлөрөл болон объектуудын төвлөрөл маш хурдцтай хөгжиж дэвшиж ажиллаж байна. Тийм болохоор одоо мэдээж 1.16 давхартай байсан бол одоо Дархуул аймгийг тойроод 16 давхрууд зөндөө баригдаж байна тийм ээ. Энээс шалтгаалаад бид нар одоо энэ дээр яг эрсдэл нь ямар байх юм бэ? Тэ улсын комисс нь яаж хүлээж авд юм бэ? Яг одоо бид нар ардаас нь биш өмнө нь харж ингэж ажиллахаар эрсдлийг ингээ бууруулах чиглэлийн ажлуудыг зохион байгуулж ажиллая гэд ингээд уулзалтуудыг зохион байгуулъя, хамтарсан энэ ажлуудыг зохион байгуулъя, бүсчилсэн хэлбэрээр гэвэл мэдээжийн хэрэг бид нар дээр 1950-аас хойш баригдсан барилга байгууламжууд одоо хүртэл байна те. Энэ дээр бол объектын төмөр өндөр эрсдэлтэй, газар хөдлөлтөнд өндөр эрсдэлтэй гэдэг юм уу. Эднэрийг шинэ хуучин хорооллоор ингээ хэсэгчилж аваад объектын эрсдлийн үнэлгээнүүдийг бас давхар хийлгийа гэсэн юм саналуудыг ярилцж байгаа. За 2025 онд бол гамшигын осол мэдээллийн дуудлага бол нийтдээ 3 дугаар улирлын байдлаар 188 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эннээсээ яг үзэх юм бол зам тээврийн осол бол бас томоохон байр суурийг эзэлж байна аймгийн хэмжээндээ. Тэгээд мэдээжийн хэрэг ойрын төмөр, объектын төмөр гэд энэ зүйлүүд маань бас яг том арга хэмжээнүүд дээр бас ингээд төлөвлөн ажиллагдаж байна. 25 оны гамшиг осол дээр нийт амь насаа алдсан хүний тоо 3 дугаар улирлын байдлаар 71. Аварсан хүний тоо маань гэх юм бол 224 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мэдээж 10 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг бас авран хамгаалж ажилласан байна. Ер нь бол объектын галт төмөр дээлийн хувийг нь эзэлдэг. Тий. Ерөнхийдөө объектын галт төмөрийн утаачлалтын бүс тий одоо объектын нэг давхарт гарсан галт төмөрөөс шалтгаалаад дээшээ хэдэн давхар хүртэл явах уу? Энээсээ шалтгаалаад хүмүүс нөгөө утаачлалтад угаартах эрсдэл айгүй өндөртэй байдаг болохоор тэр хүмүүсийг тэр объектоос гаргах тэр хоорондох энэ хугацааг бид нар яг одоо хэдийн хугацаанд энэ галт төмөр үргэлжлэх үү гэдгийг мэдэхгүй болохоор тэр хүмүүсийн амь насыг авран хамгаалах юм шаардлага гарч бас зам гарсан схем зургийнхан дагуу гарч аврам хамгаалдаг байна. За гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлд бол манай Дархан уул аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 7 цэцэрлэг буюу 5 дугаар бүсийнхэн 2024 оны төгсгөлд санал тавьсан. Ер нь аливаа гамшигын эрсдлээс сэргийлж ажиллахад бага насндаа сурсан зөв дадал хэвшил, амьдралын насан туршийн хэвшил байдаг. Ийм учраас хамтарч ажиллая. За манай одоо бүсдээр энэ талын сургалт арга зүгээрээ дагнаж хэвший гэсэн ийм хүсэлтийг гаргасан. За энэ дагуу манай гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд маань бүрэн дэмжиж 7 цэцэрлэг дээр маань 30 гаруй сая төгрөгийн энэ төсөл хэрэгжээд одоо өнөөдөр бол 5 цэцэрлэг дээр ажлын тайлангаа тавьж байна. Өмнө нь 31 дугаар цэцэрлэг дээр ашиглалтанд орчихсон. За одоо улам баяжаад ингээд явж ин хүүхэдний бүрийг одоо бидний баталж өгсөн төсөв дээр нэмээд олон ажил хийсэн байна. Хүүхэднийг бүр одоо чихэндээ тогтоогоод ярьдаг чанга яригч микрофонтой болсон байна. Бусад одоо аврах, хамгаалах, өөрөө сэргийлэх, дадал хэвшил сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон байна гэж баяжуулаад ингээд хийсэн байна. Тэгээ сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 5 дугаар бүсийн одоо эрхлэгч нартаа, багш нартаа маш их баярлалаа. Хүн болж төлөвшөх хамгийн анхны суурь яг энэ насанд л тавигддаг. Сургуулиас өмнөх насанд
бага насндаа тавьждаг. Тэгээд эндээс сурсан дадсан бүхэн бодвол гэр орондоо очиод бас хамгийн их нөлөөтэй. Жишээ нь аранц гэдэг бол айл болгонд байх ёстой гэд гэр бүлдээ зааж өгөх аав ээжтэй нөлөөлөх юм аян өрнөсөн байв. 31-р цэцэрлэгийн хүрээнд авч үзгээд. Одоо Дархан уул аймагт бол нийтдээ 10 гаруй цэцэрлэг дээр энэ төсөл хэрэгжсэн гэсэн үг. Тэр хатуун 50 дагаад гарна аранзаав нь зузаавтас гал шийдэ альчуул сүдэнч лаа сонин гэр бүлийн зураг эми сам газар хөдлөхөөр ширээн дагуур ороод зааныг дагаж гараад тэгээд толгоон дээр хатуунаа тавиад хүмүүс цугулдаг газар очоод хилэг галгаа амдаа Яаж утрах вэ? сүсэд усаад цаазан 100-ийг залхан. Нөгөө нэг галаа нөгөө нэг унтраа. Галын хаалга нөгөө нэг төгчөөдөл нөгөө нэг сүхээр нөгөө нэг ингээ эвдлэн хаалгыг. Зуртааж гарна. За Дархан уул аймгийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч шатхантай байна. Тэгээд аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн хүрээнд бид сургалтын дадлаг төв байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах ийм төслийг аймгийн иргэдийн уралд өргөн барьсан байгаа. Дархан уул аймгийн 5 дугаар бүсэд нийт 7 цэцэрлэг хамрагддаг. За энэ төслийг хүлээж аваад бид төсөлд ажилдаа танилцуулах, мөн төсөлд ажлын сургалтын хэрэглэгдэхүүн дээр үзүүлэх ажил маань ингээд явагдаж байна. За өнөөдөр манай Дархан уул аймгийн 3 дугаар цэцэрлэгийн 5 настай 2 бүлэг маань газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, за галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх, за өөрийгөө болон бусдыг хамгаалах аргад суралцах зорилготой үзүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж явууллаа. Дархан уул аймгийн төв номын сан дээр харааны бэрхшээлд хэрэгдэд зориулсан соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжээд ер нь бол бараг жил орчим болох чинь. За тэгээ энэ хугацаанд бол бид нар яг нөгөө тоног төхөөрөмж маань яг зарим нэгэн зүйл нь 2 ширхэг, зарим нь яг хэрэгцээтэй компьютер шаардлагатай принтер нь бол 1 ширхэг байгаа учраас хүмүүсийнхээ нөгөө эргэлтэндээ тааруулаад өдөртөө яг зорж ирсэн 1-2 хүнд за эсвэл бусад нөгөө газруудад үйл ажиллагаа явагдаж байгаа буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв халамж дээрээ болж байгаа үйл ажиллагаанууд дээр нийлдээ танилцуулах байдлаар аваачиж тоног төхөөрөмжүүдээ үйлчилгээнүүдээ хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ингэж ажиллаж байна. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв дээр бол бид нар 2 удаа очиж бас яг тоног төхөөрөмжтэйгээ очиж танилцуулга хийж ажиллаж тэнд байгаа хүмүүст бас нэлийн хүртээмжтэй байдлаар мэдээлэл өгсөн. Тэгээд яг энд ямар зүйлүүд бас хүмүүст хэрэгцээтэй зүйлүүд ингээд бий болоод байна вэ гэхээр Braille үсэг буюу харааны бэрхшээлтэй иргэд мэн мэдээж Braille үсэг сурах цаашаа илүү зүйл судлах, сонсох тийм ээ ийм хэрэгцээ шаардлагын үүднээс Braille үсгийн хэрэглэгдэхүүнтэй анхан шатны сурах бичгүүд за мөн хэрэглэгдэхүүнийг бол таниулж ингэж ажиллаж байна. За мөн Braille үсэгтэй номнуудыг буюу хевлээд өөртөө бас нөгөө принтерлээд хүмүүстээ бас нэг тодорхой хэмжээний мэдээлэл өгөх боломж бас бүрдчихэд байгаа нэлийн сайшаалтай байгаа. За энд бол ямар зүйл байгаа вэ гэхээр өсгсөн үсэгтэй буюу томруулсан үсэгтэй дээр нь Braille-аараа хэвлэлсэн юм Монголын нууцд очоо бүрийн ихээр байгаа. Тэгэхээр энийг бол хүн болгон мэдээж унших хүсэл сонирхолтой байдаг. Тэгэхээр харааны бэрхшээлтэй иргэд маань энийг бас унших боломж бүрдэж байна. За мөн энэ дээр принтер дээрээ шууд ингээд бид нар өөрсдөө бас мөн өсгсөн үсэгтэй хэвлэлтэй бас ингээд хүмүүстэй нөгөө хэрэгцээтэй нэг ийм мэдээлэл авах гэсэн юм гэх юм бол тэр мэдээлэл дээр нь үндэслээд бас юм богинохон мэдээллүүдийг нь бол ингээд хэвлэж өгөх ийм боломжоор бүрэн хангагдаад тэр үйлчлэгээ үзүүлээд ажиллаж байна. Тэгээд ер нь бол энэ төсөл хэрэгжснээр өнөөдөр Дархан уул аймагт нийтдээ байгаа за нэг 400 гаруй 500 орчим харааны бэрхшээлтэй иргэн байгаа гэж судалгаа яагаад байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань бас тодорхой хэмжээгээр
үйлчлэгээ авах, тийм ээ, соёлын үйлчлэгээ авах, намын сангийн үйлчлэгээ авах ийм боломж бас бүрдэж байгаа. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхим эсвэл тоног төхөөрөмж гэж ярих юм бол Монгол Улсын үндэсний намын сан дээр бол яг сая шинэ намын сан нэгтгэхэд нэг танхим одоо яг бүрэн одоо тогтчиж тэнд үйлчлэгээ үзүүлж эхэлсэн байгаа. Харин орон нутгийн тухайд бол 21 аймагтаа бол яг анх удаага одоо нэгсэндээ бүрэн ямарч байсан тий анхны хэрэглэгдэхүүнээрээ бүрэн хангагдсан аймаг болоод бас хүмүүстэй үйлчлэгээ үзүүлэх боломж бүрдсэн байна. Дархуул аймгийн Төв намын сан бол өөрөө нийтийн гэдэг тодтолтой нийтэд үйлчлэх ийм одоо томьёолтой байгууллага байдаг. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар ер нь нөгөө үйлчлүүлэгч болвол хүүхэд насанд хүрэгчэд за дээрэс нь ахмадууд маань за тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх хүнд одоо хурц ажиллах ёстой. Энэ одоо үндсэн дээрээ аймгийнхаа халамжийн одоо газартаа Тархан сумынхаа тамгын газартаа иргэдийн уралтынхаа төлөөлөлтөд хамтраад бид нар нэг юм хамтарсан хилцүүлэг хийсэн. Тэгээд энэ хилцүүлэг дээр маань нөгөө хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй иргэд маань ирээд соёлын үйлчлэгээр бид нарт ямар хүртээмжтэй байгаа юм бэ? Бид нар яг юу хүсэж байгаа юм бэ? За нэг гадаа нэг шатаа янзлжуул бид нар орчмоор штэ гэдэг юм уу те. Яг нөгөө юм нэг анхан шатны бид нарын бас мэддгүү маш олон тулгардаг бэрхшээлүүдээ бас яриад энэ дээрээс нь ерэн санаа аваа. За ямар ч эс ихний ээлжинд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг хэрэглэгдэхүүнтэй тий нэг ингээд ядаж мэдрээд нэг тоглолцдог, шатраа тоглолцдог. За чадвал нэг брайл ном хийвэлцдэг ийм нэг болцоог нь хангах юмсан гэж ийм санааг аваа. Тэгээд Дархуул аймгийн Төв намын сан дээр төслөө бичээд Тархан сумын засаг дарга тулгай болон одоо тамгын газарт хандаад энэ дэмжлэгийг аваад одоо өнөөдөр яг ингээд босод одоо зорилтод одоо яг хүндээ энэ төсөл маань хүрээд явж байна л гэсэн. Сүүлийн үед ялангуяа үйлчлэгээний байгууллага за тэгээ магадгүй нөгөө энэ сүүлийн үед энэ нийгмийн одоо нөгөө тийм маш олон асуудлаас болоод энэ төрөлтүүд за ингээд маш одоо асуудлууд их олон байна. Тэгээ энэ хүрээнд яаж юм гэхээр нөгөө хүүхдүүд маань өөрсдөө магадгүй одоо төрөхтэй бас жоохон тийм цанаас харны бэрхшээлтэй тийм ээ одоо тийм гарч ийн. Дээрэс нь одоо нөгөө олдмол буюу дэлгэцийн хамаарлаас болоод ийм олдмол нөгөө харааны бэрхшээлүүд их гарч байгаа. Тэгээ сонсголын ингээд энэ нөгөө олон бэрхшээлүүдийг даван туулахын тулд сүүлийн үед иргэд маань өөрсдөө дохионы хэл одоо юм брайл үсэг тусгай хэрэгцээд иргэд рүү чиглэсэн юм зүйлүүдийг сурах юм сонирхол аягүй өндөр болсон байна. Тэр хэмжээгээр ч гэсэн өөрсдөө бас зориод ирээд энд байгаа ядаж бүрэн дүрэн сурахгүй ч гэсэн ирээд нэг иймэрхүү юмнууд чинь бид нарт хэрэгцээтэй юм байна. Магадгүй надад хэрэгтэй, миний найзад хэрэгтэй гэдэг юм уу тий. Ийм зүйлээ нөгөө таньж мэдэх ийм одоо зорилгоор бас нэлээ ихэрж хэрэглэгдэхүүнтэй танилцдаг болсон байна. Нөгөө дандаа брайлийн мэдрэгч өсгүүдтэй одоо шатар заамаа одоо юм өсөг, шоо гэд хүмүүсийн маань нөгөө өөрсдийнх нь өдөр тутамд нөгөө оюун ухааны юм бас цэнэглэх боломжтой ийм хэрэглэгдэхүүнүүд нэлээд байгаа. Энэ дотор бас нэг юм нөгөө таб бид нар бас яг нэгийг бас энэ төслийнхөө хүрээнд хөдөлтөж авч оруулсан. Энэ маань ямар очиртай юм хэр магадгүй нөгөө харааны бэрхшээлтэй иргэд маань өөртөө үйлчлэгээ дэлгүүрт ороод үйлчлэгээ авахд мөнгөө те яг өөрөө бас мэдэрч өгч чадахгүй тохиолдолд энэ таабандаа ингээ уншуулцгаар тухайн мөнгөнд дэвсгэртийг уншаад 1000 төгрөг байна 500 төгрөг байна гэж уншичдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тэндээс өөртөө хөдөлтөө авалтаа ядаж хийх нэг боломж бүрдэж байна. Мөн цагийг нөгөө цаг тутамд өөрөө ингээд автоматар нөгөө нэг мэдээлцдэг. Тэгэхээр иймэрхүү бас нөгөө өдөр тутмын яг нөгөө амьдралд нь нөгөө тухайн хүмүүст мань хэрэгцээтэй ийм материалын зүйлүүд бас нэлээд сүүлийн үед гарсан байна. Тэгээд технологи бол яг одоо нөгөө ингээд баг маргааш нэг өдөр нэг шинжлэгдэж идэг учраас тодорхой хэмжээгээр хэсэг хугацааны дараа мэдээ ингээд шинжлэх шаардлага гарах бах. Гэтэ яг өнөөдрийн төвшөнд бол яг байгаа материал технологийнхаа хүрээнд бол иргэд минь ямар ч зүйл танилцах анхны мэдгэдэггүй авах хэмжээний бол бүрэн болон үйлчлэгээ авч болж байгаа гэсэн үг. Өдөрт та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэл танилцуулаа. Хороодоо цаг аарын мэдээлэл хүлээн авна.
Үзэгч та бүхэндээ төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн мягмар гаргаж дугаараа танилцууллаа. Маргааш шинэхэн хөтөлбөрөөр эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.